Сонсогч та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7-ны даваас баасан гарагийн 15 цаг 10 минутаас хүргэж байгаа. Хэрэг болон шүү хизээд бэлэн байхтай ураатай элдвч би нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 19-ны 5 гарагийн дугаар шууд хүргэж бэлэн боллоо. Студид хөтлөгч Анжи Булаами, найруулагчаар Төвшинбаяр найруулж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Арж Анчуулангийн анхны ундрагаас авсаар шин хандгаатай жанчуулан мөн Гапе Боскочи брэнд 2 дахь салбараа наадам цэнтерт нээх гэж байгаа юм байна. Оо за Өдрийн мэнд хаа. өдрийн мэнд хүргийн өнөөдөр 5 гарагт бид нар элдвч би нэвтрүүлгээр харилцаа гэдэг гоё сэдвээр ярилцдаг. За ерөнхийдөө бол харилцаанаас харилцаа үүсдэг. Яг үнэ. Тийм учраас бид нар энэ нэвтрүүлгээрээ дамжуулаад ерөнхийдөө манай монголчууд ерөнхийдөө жоохон бидний ч зүгээр ярьж байхад хоорондоо хэрэгтэй дээ гэж хэрэгтэй байгаа юм уу? Тийм учраас бидний нөгөө нэг үг хэлний манай монгол хэлний онцлогдож байх шиг байна. За түүнээс гадна ер нь биднэрт нэг тийм нэг Амгалан штэ. амгалан зам байна. Тэгээд Яг үнэ. жоохон дэвчдэггүй ер нь нэг тийм нэг хүний дор орох дургу тийм нэг зам байгаад идэг. Энэнийг л жоохон ч гэсэн засчихсан ингээд энд элдвч би дээр нэг бүтэн сэдв оруулж ирээд байгаа. За өнөөдрийн бидний ярилцах сэдв бол муухай харсан хүнтэй яах юм? Хамгийн түгээмээс идэв. Чи хэрүүл их үсвэр. Хэрүүл зодооны их үсвэр. Муухай хараад байна уу? Тий. Яаж хараад байгаа? Гэл ингээл эхлэн штэ. Нэг бол ухснаа хараад байгаа. Гэт ингээл эхэлнэ хараад байгаа гэдэг тий. Яг. Тэр байтугай манай найз нарын дунд бүр амар өнгой байна штэ. За. Харанхуй орцонд сууж байхгүй юу? Харанхуй орцонд сууж байгаа штэ. Тэгээ бид нар чинь тэгээ харанхуй орцонд л суудаг байсан штэ. Тий штэ гэрэл мэрэл тийм актер байгаа. Тэгээ байжсэн дээрээс нэг хитэн бацаанууд доошоо буусан чинь пад харахгүй байгаа штэ. Манай нэг найз муухай хараад байна уу юу? Чиг шиг. Замаас хараад явж байгаа штэ. Жог базагтай хэлж байна. Тийм. Муухай хараад байна уу юу бацаанууд? Яа. Гэсэн байдаг. За гих мэтэр за ерөнхийдөө хүмүүнтэй ингээд хараа муутай хүн жишээлбэлтэй ингээд нэг жоохон ингээ харахлаар хүн муухай харж ингээ ойлгочих. Тэр нь би. Тийм муухай харж ингээ ойлгочтой. Тэгээ тэр чинь уг нь бокс таруулах гэдэг юм л да чаавас. Харин фоксод харуулаад би чи амхандаа юм газар хараа явж байгаа штэ. Тэгээ фоксод харуулах гэдэг ингэж идэлтэй. Тэгээ бас жоохон ингээ гөшөөлтөд харж байгаа. Жоохон Систем муухай хараад байгаа юм чи. Хэцүү харагддаг юм аа. Ингэдэг байхгүй хаа энэ чи. Миний нүд чинь нэг тал нь 1.75, нэг нь 5.75 байхгүй юу? Тэс хөндлөө хоёр хараатай хүн байхгүй юу? Тэгээ яг нөгөө нэвтрүүлэг дээрээ л шилээ зүүдэг юм шиг болохоор бас үедээ гадуур нөгөө нэг шилээ зүүж байгаа авчгаар би энгийнээсээ 7 дараа хараад идэх байхгүй юу? Тэгээ ерөөсөө тогтмол зүүдэггүй. Тэгээ фоксод харуул. Тэгээ оройг нь шилэхгүй үедээ ингэ явж хахаар би ерөнхийдөө л харна. Ерөнхий харна. За нэг хүн байна да, машин байна да гэж харна гэхээс тэр хүний царай шом байна. Царай цэсийг харахгүй ш тахаа. За тэгэнгүүт ингэж мигээл нэг жоо хойнож минийгаал ингэ харангууд үхснээ муу хараад байгаа. Гээл эхэлж байгаа юм да. Би тэр хүнийг амхандаа хараагүй юм л та. Газар хараад явж байгаа. Яг өөрийг нь харсан хараагүй те за жишээлбэл тэр хүний хараа сайтай хараа муутай юу нэг бол те тэр хүн зүгээр л те угаасаа тэр харцсан нэггүй байлгүй гэж бодсон шүү дээ те. Үүнээс үл хамааран ингээд сайхан хэрүүлийн далим гараад ирлээ ч гэх юм уу нэг бол энэ нэг юм одоо яах гээд хүн хараад идэх ингээд хэрэлтмээр санагдаад идэх юм уу өөдг юм уу яадаг гэдэг шиг иймэрхүү явдлууд болдгоо. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ биеиндээ ямар шипи хуваалцах юм бэ гэхээр хүн ингээд өөрлөө чинь муухай хараад байгаа юм шиг санагдвал яаж хэрүүл оруулгүй эвтэйхэн те салаад явах юм бэ? Нэг бол харилцаа бий болгох юм бэ гэдэг талаар ярих гэж байна. Түүнээс шиг хүн танилуд яриад байвал тий бас. Тий зүгээр ингээ орхио явждаг гэдэг бол амархан л та. Орхиод явчих гэдэг бол тэ зүгээр сайхан шипи юу гэвэл шипи гэхдээ энэ талаар бол ярихгүй. Тий. За аргагүй байдал гарсан ба штэ. Та намайг яасан бэ? Яагаад муухай хараад байгаа юм бэ? Би ингээд өөрөө чинь над руу муухай хараад байл гэж бодлоо тэгээд ярих юм бол хүнтэй гөө уучлаарай би ингээд ингэж харлахын шүү тэгдгийн шүү ч гэдэг юм уу те. Энэ яриагаа яаж эвтэйхэн ихлүүлээд эвтэйхэн дуусгаад уучлаарай би одоо тань ингээд буруу ойлгосон байх шүү уучлаарай гэж салах юм бэ те. Энэ талаарх шипигээ хуваалцсан. За чам тийм тохиолдол зөндөө байна хаа. За би сая өөр дээр ярьлаа. Тэгээд гисэн чи саяхан штэ хэдхэн хоногийн өмнө манай байрны урд яг тийм боллоо. Тэгээ би яг бодоо сууж ийсэн. Тэрэнд ихтэй нөгөө байрны нэг талын урсгалыг хагаад ингээ машин тавьчихдаг штэ. За тийм. Тэгээ нэг урсгалт болж гарч ороод байгаа штэ. За тэрэн дээр бол ер нь манайхын ихэвчлэн хэрүүл хийдэг л дээ. Гэхдээ энэ муухай хаарснаас бол хэрүүлж яхахыг би анх удаа харсан.
Өөдөөс ингээ машин ирж байгаа. Тэгээ нэг нь яг нөө том машинтай л ахгүй юу да. Нэг нь жоох юм жижиг машинтай. Тэгээ дээрээс нь жоохоо харсан юм шиг байна. Тийм дээрлэгсэн лүнг аястаа санагдсан юм уу яасан. Уулын дээр том машинтайгаа гарах урсгалаараа гарч байгаа нь зөв. Өөдөөс нь ирж байгаа нь болохоор одоо сүрж орж байгаа байхгүй юу. За ингээ ухрахгүй яг ингээ голдоо ирээд нам зогссон. Тэгээ чи юм уу юугээд намайг дээрлэсэн. Тийм дээрлэхэд аа чи яаж хараад аа чи нэг хүний ундгүй юм унтсан юм уу балаа. Яаж хараад байгаа мэдэгдэж байна тэргээ заяа. Тэгээ ингээ байж агаад нөгөө гарах чийсэн урсгалын ард нь дөрвөн машин ирээ зогсчихж байгаа. Тэнд нь цагдаагийн эргүүлийн машин ард нь зогссон. Орж исэн машин гав ганцаараа. Яг ингээ нам төвжээд тэгээ машинаасаа буухгүй 30 минут хэрэлцсэн шүү дээ. Би ингээ хараа суугаад сайжид. Саадан дээр суудсан юу болох нэ гэж хараа. Сонирхолтой байдаг. Сонирхолтой яасан зодтолдгоо. Зодтолдохгүй. Тэгээ тэр дөрвөн машины жолооч нар бууж ирээл та одоо болоочтой ухрааштай мухрааштай уул нь эхлээд нь ивэр хэлж байгаа. Тэгээд тэгсэн чинь нөгөө энэ талаас ирсэн жижиг машины ах болохоор хэлээд байгаа байхгүй. Наамч хүний ундгүй юм унтсан юм шиг намайг дээрлэхээ зүгээр бараг айтайгаа хэлсэн байсан бол би ингээл ухраад бол нь жоохон зай байгаа байхгүй. Ухраад ингээ гарчих байсан. Одоо бол гарна гэж байхгүй. Та нар өөрснөө ухраа. Ухрах ямар ч боломжгүй. Тэгээ ингээ 30 минут дотроос машины төвчөд суучихж байгаа юм заяа. Тэгээ аргаа хараад эргүүлээ хоёр цагтаа ирж гуйж байгаа. За яах вэ та ингээд ингэчээжтэй бид нар дуудлага модлогонд явахад хэцүү байна та ингээ гараад өгчөөч тэгээ гуугаад байгаа байхгүй. Тэгээ тэгсэн чинь нөгөө ах чи гомдлоод байгаа. Юу гэж байгаа та нар хүний олон хүнээ барихгүй шүү. Тэгээ 30 минут хэрэлдсэн ш та би 30 минут холцсон. Яг л тийм явдал болдог. Тэр байтугай ингээд төгжрөл зогсож байгаад хүн чи ингээд нэг хийх юмгүй болоод наашаа цаашаа хардаг штэ. Тэнгүүд би бол нөгөө нэг юм юм уу хийдэггүй юм байхгүй юу нөгөө нэг хуулга муулга наадгүй би ч нэг аквариумд дотор явж байгаа юм шиг л амт явдаг штэ. Тэгээд ингээ хажуу тийшээ мэн шиг ингээ хараад хажуу талд ингээ хүн амтан байвал юу хийж ин мэж ин гэдэг ингээ харангууд амны хөдөлгөөнөр би мэдж байгаа юм. Яг зэг те. Хараад байгаа юм. Амны хөдөлгөөн биш юм а гэхэд харцсан мэдэгдэж штэ. Тэнгүүд би юм хараагүй. Жаарчаад ингээд. Яа. Тэ нэг актер таныг явдал актер одоо юу гэдгийг тагнуул хин тэр хичгэж харгуул гэжтэй зүгээр ингээд хүн чин төгжрөлд өөддөг штэ наашаа цаашаа харах юм байна штэ энэ чинь. Гэтэ олон нийтийн газар явж байхад үнэхээр яагаад би бүр очиод асуумар тийм байдаг. Уг нь ингээд шилээд ошлуулж байгаа сайхан хэрэлтүүл төгжрөл цаг зугаатаад өнгөрүүлдэг. Гэтэ юу гүвдээ ядаргаа үсттэй хаа. Гэтэ нэр үнэхээр заримдаа ингээд хэрүүл хиймээр санагддаг үе байдаг шүү дээ. Одоо ингээд олон нийтийн газар одоо ингээд явж штэ. Жишээ нь одоо нэг газар ороод ингээд сууж идэл хажуу талын ширээн дээр одоо нэг хүүхэн залуу сууж илаа гэж бодъё тий. Тэгвэл энэ талд нэг хүүхнүүд ингээд сууж илаа гэж бодоход ингээд муухай харна. Нэг нь ингээд эхлээд муухай харж байгаа. Тэгээ мэдэгддэг штэ хүнд нэг амар. За яалаа энэ хүүхний чи юу ч үлээ энэ залууч юм уу гэж бодонгууд цаашаага ингээд шивнэ. Гэт ингээ шивнэ штэ. Тэнгүүд ингээ бөөндөө ингээ харна. Би яатсан боллоо. Юу олчихоо гэл ингээл хамаг хөс цутгаал ингээл. Нийтээр тэр харах бас зүүн те. Аим штэ хаа. Тэгээ за нэг болохоо байж дээ л гэж бодоод болж игэл тэр зүг рүү анхаарлаа хандуулахгүй хичээн. Хараад байвал бас одоо хэрүүл болох байх та. Одоо тэгээд би одоо жишээл үйлчлэгээний ажилтнууд гэдэг юм уу, хөдөлгөгч гэдэг юм уу, заавал эсвэл төрийн үйлчлэгээ аваа явж байхад ч гэдэг юм уу. Хүн над руу ингээ муухай харна штэ. Тэнгүүт би үнэхээр ингээд дүр хийдгүү гэвэл тэгдэг. Тэгдэг хэрэг. Энэ хүн ч одоо надад үйлчлэх хэвээр. Би одоо яасан энэ хүн ч одоо өглөө босохдоо гэрэлтэрээ хэлцээ гараад ирсэн юм болов уу гэж боддог л доо. Тэгээд энэ тохиолдол танд бас таарж ивүү үйлчлэгээний байгууллагад явж байхад чи ингээ хүн нэг эвгүй хараад те тантай эвгүй харьцсан тийм тохиолдол байна уу? Тэр нь хэрүүлэр л их хүчлэн төгсдгөлдөө тэгээд гэд хаанасаа хаалгач чинь гэж юм уу мессен дээр их томорж гинэ моморж гинэ гэж манай тиймэрхүү байдалтай дуусчдаг штэ. Ер нь хэцүү дуусчдаг юм байна. Тэгэхгүйгээр эвтэйхэн дуусах аргууд юу байдаг юм бэ? Би ч мэдэхгүй байна. Одоо танаас сурах гэж байна. Тэгэхээр яг энэ талынхаа шипийг л хэдүүлээ хуваалцах гэж шүү. За би сүүлийнхээ нэг шипийг нэг юм хэлж яхаа. Ингэсэн. Пассвортны зураг солидогдоо. Нас болоод за ингээд зургаа солих гээд иргэний бүртгэл дээр би очив. Яг наачин болсон. Гэсэн чинь иргэний бүртгэлийг ч нөө тусдаа уулын ингээд зураг авахлаад би зургаа солиулж болох уу гэд хүсэлтэй өгж байгаа байхгүй. Тэгсэн чинь миний бичиг баримтыг бүрдүүлж байгаа хүн болохоор юу байгаа юм? Өөр хүүхэн сууж байгаа байхгүй. За та энд очиод ингээд зураг авахулчаад тэгээд пассвортны чинь зургийг ингээд солиод өгөө гэд ихгүй юу. Тэгэхээр би нэг зурагчин хүүхэн байсан. Зурагчин дээр нь очиод би ингээд зургаа солиулах гэсэн чинь над руу муухай хараад ингээд суучдаг юм. Тэгээ би яг юу буруу юмстэй мэдэхгүй заяа. Би тэнд хий гэсэн юм л хийгээ явж байгаа штэ. Тэгэхээр үгүй би яа ажилдаа явна би өглөө наашаа ирэх гэж байгаа штэ. Гяс амжуулж игээд ажилдаа би яарад байна та ингээ миний зургийг ингээ аваад өгчөөч. Гэсч үгүй. Намаа шууд гэс үгүй гэ. Яасан. Мэдгүй би яасан нь ойлгоогүй. Тэг яагаад ингээд чи ажиллаа хийж байгаа юм чи яагаад ингээ миний зургийг авч өгөхгүй байгаа юм бэ гэдгсэн чи би авахгүй гэж. Тэгээ ингээ буруу хараа суудсан бүр.
За юу. Тэгэхээр би нөгөө нэг миний бичиг баримтыг бүрдүүлж байгаа хүүхэн дээр очиод энэ хүн миний зургийг ингээ авч өгөхгүй гинэ. Яах ёстой юм бэ гэдгсэн чинь тэр хүн цаашаага хандж байгаа байхгүй. Чи яаж байгаа юм бэ наад хүн чинь паспортынхын зургийн солихоос өөр аргагүй болсон байна шүү дээ. Өмнөх зураг нь өөр байна. Одоо ингээ өөр болсон. Үс мөс нь ингээ би нөгөө юм халимт хүстэй байсан. Тэгээд паспортын зураг тийм захгүй. Энийг солихгүй бол болохгүй чи зургийг аваач гэсэн чи би үгүй гэж ингээ гараа авчихсан шүү дээ. Тэгээ би паспортынхаа зургийг солиулж чадаагүй хооч нараа байгаа шүү дээ. Одоо юу? Тэ? За. Гүсрийн зурагтай байгаа. За гэх битгий иймэрхүү юмтэй ингээд бид нар нөгөө нэг харилцаан дээрээсээ л жоохон алдаад тэгэл ийм харилцаа маань бүр хүндрээд бие биендээ стресс болгоод тэгээд нэг стресстэй хүн чинь ажлынхандаа юм уу аль эсвэл арга гэртээ очихлоор юм болгон хүн болгон руу өсчтэй арчих гад ингээд амьдрал ингээ удламл муухай болоод байдаг. Тийм учраас стресстгүй хүн шиг яаж даван туулдаг, харилцаагаа эвтэйхэн байлгадаг арга шипигээ хуваалцсан гэсэн. Ястай сурыг л тагс тийм ээ. Заавал хамтраалагчид танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Аржанчуулангийн анхны ундрагаас авсан Аршин хандгаатай жанжуулыг танилцуулъя. Таны амьд их орсон доо. Тэгэхгүй би өнөөдөр ч уулаа гэхгүй. Тэснэ. Аржанчуулангийн Аршиныг монголчууд эртээр үеэсээ олон төрлийн эмгэгийг илгааршуулах. За би эрүүл байх зорилгоор хэрэгжилж ирсэн. За эмч Маранбууч гэсэн энэ Аршиныг хэрэглэхэд зөвлөдөг байсныг тухайн үе ном сэдвэрт бүр тэмдэглээд үлдээсэн байдаг. Ань илгааршуулах чадварыг нь Монгол болон зөвлөлтийн эрдэмтэд 20 дугаар зууны шинжлэх ухааны үндсэлтэд судлаад энэхүү ундраг дээр нь туршилсан анхны бүтээгдэхүүн болон совилол байгуулсан байна. За жанчуулангийн амралтанд амарна гэдэг совилолд явна гэдэг бол тухайн үед их сайхан л ажил байсан. Тийм шүү дээ. Тэр юмд нь явж үзэхэнсэн гэж хүүхд байхдаа их боддог байлаа. 2011 оноос эхлээд яг одоо энэ хандгаатай жанчуулан савлж байгаа группийнхэн энэ аршааны ундрагыг онцгой хамгаалтанд аваад хэрэглэгч одонд хүргэх зорилгоор хаач хизээч хэрэглэхэд хялбар хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан савлгаатайгаар үйлдвэрлээд явж байгаа. Та бол аль ч дэлгүүр супермаркет жижиглэнгийн худалдааны дэлгүүр рүү орсон ч гэсэн дээр нь маш том одоо хандгааны зураг байгаа тэрнгээр нь таниад авдаг байгаараа таны бие эрүүл мэнд чинь бол тодорхой одоо сэргэлтийг өгдөг ийм аршаан байгаа шүү. Тий, хадаад гэлсний асуудалтай бол ер нь ууж явах зүгээр юм билээ. Тэгэхээр та өөрийн болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг даатгаад дэлхийд өрсөлдөг үндэсний үйлдвэрлэл, үндэсний брэндээс дэмжээрэй. Тэгээ хамгийн гол нь эрдэс бодис нь хүний биед сайн гэдэг нь мэрэгжлийн байгууллагын лабораториор баталгаажсан байна. За тэгээ Төв аймгийн Эрдэнэ сувын брэнд гэж явдаг тийм ээ. Ундрагыг нь байгаль орчны хамгаалтанд авсан, тэгээ анхны ундрагаас нь савсан хандгаатай жанжуулан та хаанаас авах юм бэ гэхээр бүх сүлжээ дэлгүүр болон супермаркет, жижиг хүнсний дэлгүүрээс бүгдээс нь авах боломжтой. Facebook дээр хандгаатай жанжуулан ингээд кириллээр өчих юм бол эдний пэйж нь байгаа тэрийг нь дагаарай. Тэнцэнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Утасны дугаар нь 88 55 37 73 88 55 37 73. Зарим нэгэн газар харагдахгүй байгаад байдаг. Энэ утас руу нуцтаад нийлүүлэлттэй хийлгээд бас ард түмэндээ хандгаатай жанчууланг ойртуулж өгөөрэй гэж хүсмээр байна. Яг үнэ. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Ард жанчуулангийн анхны ундрагаас авсан Аршин хандгаатай жанчуулан байлаа. Баярлалаа. За өчтөр чи бид нар цэргийн баяр гээд За. Би өчтөр орой ажлаас тарангуудаа яг нөгөө онжууттайгаа уулзах хэрэгтэй байсан. За. Ер нь бид нар уулзалгүй нэлээд удацсан байсан. Тэгээд манай мөнх хамгаалан Улаанбаатар гээд хоёр найз маань хурж ирээд бид гурав бас нэлээд ярьж суугаад нэлээд хөөрхөн бас хөгжлөөлтөө. Тэгээд цэргийн цэрэгт байх үедээ гаргаж исэн янз янзын пактууд хашин юмнуудаа яриад зарим ч амар л юм ярих яа базар нэрээ тэгжилөө мэгжилөө гэж бодогдох юм чи гарлаа. Тэгээд сайхан байсан. Тэгээд өнөөдөр ард жанжуулан хэрэглэлээ. Сайхан байна гэж. Тэнд бас олон ирчүүд баяраа тэмдэглээ сууж ирсэн. Бие биен рүү айгүй муугаа харсан. Айгүй муугаа хардсан байлаа. Одоо цээж дотор нь бүгдэнд галд үлдсэн байна. Айгүй муугаа хардсан байлаа. Тэгэхээр бид нар зүгээр те ингээд бид нар арай жоохон ахмаданд байгаад байгаа байхгүй юу. Тэгээ ахмад түүний намд заагаад өөр тийшээ харж мараа тэгээд ингээд хөрхө хүүхдээрээс битгий тэгээд ингээд уусан үедээ бас бие биен рүүгээ муухай харжаа муухай штэ тэр чинь тэгээд тэр чинь тэгээд хэрүүл хэрүүлэн зодон гэмт хэрэгэл болдог штэ. Тийм зодоноос ямар юмны ойлгохтой үр дүн байх вэ те. За цэглэцгийн нэ би худалдааны төвд ажилладаг аа. Гэхдээ бүр зэвүү үргээд уур бардаг хүмүүс олон байдаг. Гол нь түүний дараах үйлчлүүлэгчтэйгээ энгийнээр харилцах гэж хичээдгээ. Өмнөх хүнд нь уурсан ураал гаргаад байгаа нь тэр байдаг байх гэж шүү бас. Бас тийм. Миний өмнө нэг хүн дургууг нь хүргэцэн те. Тэрийгээ хөрх юм гас
тайвчирч амжааг багт нь би такиж ороод бүр нэр гон хүрчихдэг байж бас болох л юм тий. За эфирийн шууд татаас 77 77 38 83 77 77 88 30 дугааруудыг таны өмнө нээлээ. Та тэгээд шипийг аваалцаар тийм ээ. За тэгээ. Ер нь танилан муухай орсон хүнээс яаж нэг эвтэйхэн салах юм бэ? Хэрүүл оруулах. Тэрнээс болоод хэрүүл зодон болж исэн тохиолдол байна уу? Тэгээд хэрүүл зодон болж исэн бол дараа нь бодоход тэгчхэл байж штэ гэж бодогдчихсэн юм юу байна ер нь бас. Яг үнэ. Тийм ээ? Тэр муухай харж байгаа чи хаа хөмсгний хэлбэр бас их шалтгаалдаг болов гэж би бодсон шүү. Хөмсгний хэлбэр шалтгаалдаг юм бэлээ штэ. Гэхдээ угаасаа ингээд нэг хөмсгөө зангидж явдаг хүмүүс гэж бас байна штэ өөрхий. Тийм манай одомынхан бол бүгдээрээ л ингэж хөмсгөө зангиддаг. Харин тэр чинь бас хүүхдэн хүртэл ингэж хөмсгөө зангиддаг. муухай харж байгаа шиг харагдсан юм бэлээ штэ. Тийм тэгэнгүүт хүн муухай харж ийн гэж бодчих. За лекний сонсогч байна уу? За. Байна уу? Дэмэн. За өдрийн мэнд үргье. За. За. За муухай харснаас болоод янз янзын асуудал үүсчихсэн тохиолдол байна уу? Байна. Би ч одоо бараг анцаагийн үеийн хүн тэгээд ер нь эвтэйхэн яг тэ 40 гараад ирэх хүн чинь нөгөө эвтэйхэн угаасаа тэр хүнтэй муудалцаж яагаад яахыг эвтэйгийн салахын тулд нэмсэлээ ч юм уу уучлаарай ч юм уу тэгэл дараагийнхаа ажлыг бодохын тулд ер нь тиймэрхүү зөөлөн ааш гаргана. Төрүүлээд уучлалт гоочдөг бахан тий та? Төрүүлээд уучлалт тэгээд эсвэл эвтэйхэн шиг уучлаарай би санаандгүй ачлаад гэдэг юм уу ер нь тэгж яа яг тэ нөгөө олон жил амьдрснэх гэдэг шиг би чинь 3 хүүхэдтэй мөртлөө хүүхдүүдээ ч гэсэн хэлдэг байхгүй юу миний хүүд ингээл хүнтэй ч юм уу юу хараад муудалцах юм бол хамгийн түрүүнд миний хүү олон жил ингээд яаж юм чи гэрүүл оруулах хүн юусоо хэрэг болохгүй учраас уучлаарай гэд гугаал ихтэй шиг тэгэл нэмсгэлэхээр хүн тухайн үед ямар мангар юм бэ гэж бодно чамд ямар цал болгүй тэгэл дараагийн ажлыг хийх явчих гэж хэлдэг байхгүй юу тэр бол ерөөсөө хамгийн зөв арга гэж би боддتي одоо тэр хүнтэй хэрэлдээд муудалцаад тэр хүний сайн мууныг бодоод өөр түүхтэйч нэг хэдэн тэр хүнтэй ингээд 10 минут муудалцаад миний тэр орой зүрх хөвддөг ч юм уу ямар нэгэн асуудал бодогдоод бүр хэрэлдэх тусам улам шаргаж байгаа бол тэгж яхаар зүгээр инээсгэлээд уучлаарай миний дөө гэл надад бараг амар гэдэг юм дөө 40 наснаас өмнө омглон залуу наснд чинь энээс бодоод хүн амтай муудалцсан, зодтолцсон тийм тохиолдол байна уу? Зодтолтхон ч одоо хайшаа муухай цугаа харахад бол юу бол байсан. Гэхдээ би чинь ер нь ихнээсээ нөгөө үргэлжлэн бэрхшээлтэй ээжтэй болохоор нөгөө багасаа ихлэ дандаа хүний ив ашиг болоо сурцсан болохоор надаа ер нь тий би чинь ер нь 8 настайгаас эхлээл ээжигээ дүүгээ асрааж авсан болохоор ерөөсөө эвтэй найртай байхыг л ерөөсөө ихэмлдэг. Тэгээд эвтэй найртай байвал тэгэл цаана бүх юм тэр хүнтэй эвтэй найртай байвал тэр хүн дараа надад таарлцсан гэсэн. Энэ хүн ч гэсэн зөв хүн гэхгүй зүгээр инэмсэглэл өнгөрчтэй. Тэгэл эвтнээсээ ингээд сурцсан да би ямар баяртай байдаг шүү дээ. Манай имэйл одоо намайг асарч хонголгосон. Гэтэл өөрөө явахтаа бас имийг хийж сураад хүнтэй би 35 та хүнтэй суугаад одоо би манай том хүүхэд 13 таа л да. Гэтэ гэр бүлийнхээ хүнтэй би ер нь муудалцдаг, ер нь бүр нэг муудалцаал ингээл хатгүй. Тэгээд яг хүүхдүүд ингээд томрол 12 3 гэнгүүт зөрүү зан гараал ингүүт аав нь ямарсан дээ. Манай ихнэрийг бичиж уурлуулаараа танаас болж эхнэр битээр ингэж шүү гэдэг байхгүй юу. Тэгэхээр би юу тарьсан бэ тэр хүнд тэр хүн намайг дидэж инеж тулах хайрлахын тулд одоо ингээд намайг 50 байлгахын тулд хүүхдтэйгээ ярьж штэ тий. Тэгэхээр ингээд битээр хоорондоо ингээд муудалцаал өрсөлдөөд ингээд байсан бол бас намайг тэгж бараг манаа тохирч намайг амар уурч штэ. Тийм байна. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. За. Төрүүлээд уучлалт гоох. Төрүүлээд уучлалт гоохоос гадна ер нь л эерэг байдлыг өөртөө хадгалах. Тийм ээ. Тэ ингээд инээмсэглээд тэ уучлаарай гэж байгаа хүнд рүү хүн нэг актер тэгээд тэгвцээ хараад авахгүй тий. Юу гашгачаад авахгүй л гашгачаад авах нь гайгүй л дээ ер нь бол. Энэ тэр яг эерэг байдлыг ингээд өөртөө ингээд доктортой байлгах гэх юм уу те. Ингэж нугасаа Акира мания гэж ах шиг байна. За, үхснээ хараад байгаа гэсэн чи уучлаарай гэд өдөөсөн тэгсэн гинэ. Тэгсэн чи өөр маш их буруу юм хийсэн юм шиг гимшил төрсөн гэдэг чи. Уул тэр үнэн нэг муухай хараад байгаа юм шиг байсан юм байна л да. Тэгэхээр үхснээ хараад байгааг хэлчих. Тэгсэн нөгөө нөөдөөс нь уучлаарай гэсэн чинь тэр хүүхдээ гимссэн байна шүү дээ. Тэгэж хэлж бас болно. За дараагийн сонсогч. Байна уу? За сайн байна та.
За сайн байна. За ер нь ингээд нэг муухай харахтай холбоотойгоор ямар нэгэн харилцааны асуудал үүсчихсэн тохиолдол байна уу? За ер нь үүсдэг юм даа. Том биетэй хүмүүс хүмүүс нэг муухай хараад идэггүй шүү дээ. Олоолаа тогтсон биш үү? Давуу талтай байх нь өөрөө. Тийм. Тийм байна. Хоттой үнтэй айтайхаа харьц гэдэг шиг л юм. Ёстой тийм байна. Том биетэй үлдээ яаж муу гарах юм гэсэн. Тэгэхээр намайг энэ дагуулж хайгуу дуртай. Ягаад гэвэл хэр оргийн тэгээд муухай хараад дээрлээд идэггүй. Тий. Нэгдүгээр, хоёрдугаар яг хуу би зүгээр нийтийн сонсогчд монголчуудаа хэлэхэд зүгээр ер нь хүний хараал идэж амьдрдаг хүн хідээж өөдөлдгүй шүү дээ гэж хэлчмээр байна. Тэрийг ойлгодог юм уу, үгүй юм уу мэдэхгүй. Тийм байна. Тэгээд олон хүний хараал идээд одоо жишээл нэг урсгалын хаагаад тавьчих тэр зөрж байгаа хүн болгон харааж байгаа шүү тэр хүнийг. Тэгэл байх. Стойс тэгж байгаа. Тэгээд тэрийгэ бодлохгүй эргээ дараа нь ажил үйлсэн бүтсэнгүү хөөхт нь өвдлөө байрлаа гэж чанлал яваа. Өөрт нь гайвалдаг байхгүй. За. Яг хоо ерөнхийдөө би нэг тийм амар шүтлэгтэй хүн биш. Гэхдээ карма гэдэг зүйл байдаг юм билээ. Чи хүнд яаж хандна эргээд чам дээр яг тэргүүрээ хариу нэрдэг байхгүй. Тийм болохоор хийж байгаа үйлдэл ярьж байгаа үйлдэл бүх юм бодож юмар байна хүмүүс. Баярлалаа. Баярлалаа. За. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За сайхан өнгөрүүл баяртай. За манайхан сэдвийнхаа хүрээнд дүү ярмаар байна. Ер нь бол тийм ээ нөгөө муухай харахтайгаа холбоод ярмаар байна. Мэдээж саяны харилцаа гэдэг сэдв байгаа боловч ер нь наривчилж ярих гэдэг байгаа шүү дээ. Хэдүүлээ. Муухай харахаас л болол муудалцгаа болчихлоо л гэж хэлэх гээд байна. Ер нь бол тий. Яг. Жемиг энэ тэгнэ хаа. Том нүдтэй хүмүүс инээмсэглэхгүй зүгээр байгаа л ерөөсөө муухай хараад байгаа юм шиг харагддаг юм шиг байгаа. Зүгээр байжгаад нэг хүн л хардаг юм аа л та. Тэгэхээр яагаад муухай хараад байгаа юм гээл байдгийн. Бити муухай хараад байна гэж бодоорой. Байгаа л тэр штэ гэн. Тийм хүмүүс зөндөө харин зөндөө байдаг. Манай аа баха тийм хүн байсан. Тэгээд ийм удмын их харц байдаг юм шиг байгаа. Манай дүү тэгдэг. Одоо би ч хоёр дүүтэй штэ. Манай хоёр дүү хоёулаа яг тэр зовлон дайраад өнгөрсөн. Би ч тэгжсэн. Яасан гэдгсэн чи аав цэргээс нөгөө халагдаж ирээд Эрдэнэтэд байсан. Эрдэнэтийн вокзалын мэдээж тэр шар 5 давхар байртай. Тэнд ирэхэд нь аавыг нөгөө нэг аг цэрэгт очих жоохт нь ямар балиар харцтай, ямар ширүү харцтай ингэж одоо зодддаг байсан байгаа байхгүй. Тий. Тэгээ цэргээс халагдаад ирээд 3 жилийн цэргээр халагдаж ирэнгүүтээ юундэ нутагтаа ирсэн байгаа байхгүй. Тэгээд ихт нөгөөдөг чинь бүр л муухай харцтай болцсон үс жижигэрсэн чи байгаа нүдэнд тэр байхгүй юу да. Тэрнээс болоод одоо бид гур яг тийм. Хүнлөө зүгээр харангуут ямар балиар харддаг юм. Үснээ муухай хараад байгаа ингээл ингээд. Төрөний шипи бас гоё шүү те. Том биетэй бай. Том биетэй бол танилуу хинж муухай харахгүй. Би ер нь жоохон том биетэй болмоор санагдчихлаа. За хэрэг шууд удаас 77 38 83 77 77 88 30 дугаараар таны өмнө нээлттэй. Тэрнээс чи ингэж байгаа шүү дээ. Хэрэг та том биетэй л биш бол хүмүүс хүн рүү гоё инээж харжээ. Ер нь жоохон инээж бай гэд тэгж байгаас тээ. Надад ингээд зүгээр гудамжинд явж байгаа зөрж байгаа хүмүүс ингээд инээгээд нэг таньдаг хүн шиг толгоон болгоод өгч мэдлдэг шүү дээ. Тэгж мөнгөд бид нар ч энэ одоо юу яагаад энд намайг таньдаг хүн байдаг үлээд нэр гэж би анх боддог байсан. Тэр чинь зүгээр л бүгдээрээ тэгээс сурцсан юм билээ шүү дээ. Гудамжинд гойж инээж яваад сурцсан те. Яг үнэ. Тий. Манайхан ч нэг хар хувцсан хүмүүс ч тэгээд жоохон өөртөө ч юм бараандуу царайтай хүмүүс. Хөмсгөө зангичлаар тэгээд нэг юм нэг ширүүн дөрөв ааштай. Төгшөртэй байдал дунд яваад байгаа юм шиг санагдав. Сошиал дээр нэг бичлэг явж байсан. Тэр яг манайхан таарна. Нэг хөмсгөө зангидсан нэг жоохон охины буржууртай охины зураг байгаа байхгүй. Сайн манаа тайлцсан чинь nice to meet you гэдэг инээгээд хэлж байгаа байхгүй. Тэр тийм л байхгүй. Зүгээр яг байгаа ширүүн дөрөв дөрөхтэй. Гэхдээ уг хүн бол зөөлөн байгаад байдаг те. За дараагийн сонсогч байна уу? Алло. Баа. За өдрийн минь төргий. Энэ жилээр ярьсан уу? Сайн нэвтрүүлэгт холбогдсон байгаа. Баярлалаа. За муухай харахтай холбоотойгоор харин тийм ээ. Би ч одоо угаасаа инээдэг хүндэлтэй намайг мэддэг хүмүүс бүгд сайхан дандаа л инээж явдаг энэ төр гэлээд. Тэгээд хүмүүс ерөн гайгуудаа ерөн жаахан мардсан алиадуу чанарын хүн. Тэгтээ таны харахаар инээд хүрээд байх ингээд татсан хүмүүс. Зүгээр л байж явах чинь таны харахаар инээд хүрээд. Танилуу хүн муухай харж ив үү? Харна. Тэгэхээр яах вэ та? Тэгтээ нэг л хүн. Ямар хүн? Ер нь өөр их олон хүн над руу муухай харж байгаагүй. Ер нь бүгд л надыг хараад
ер нь эерэг сэтгэл авдаг. Тэгээд Өөрийн баясгалантай хүн байж та ч. тийм ч юм шиг тэгээд эргээд ер нь их яхан та яхан инээдэмтэй хүн юм. Одоо юу ч гэдэм дэ одоо тийм алиа мардамж яг одоо би өөрөө яхан хүн амтны явуулдаг л да. Гэхдээ зүгээр ингээ харахаар инээд хүрээд ийн гэдгийг намайг ахаар. Танилуу муухай хараад байгаа нэг хүн хэм бэ? Тэр нэг би асуух гэдэг тэр хүнээс болдсон болов ингээл их надыг харангуут л ингээл гэсэн. Тэгэхээр би ягаад тэгээд над руу ингээд би одоо өөр чинь ямар нэг юм хийгээгүй юм уу асуухаа юм. Тэгээд надыг харахаар ингээ ягаад ингээд нэг асуучт юм уу гэж бодоод байдیں۔ Тэр хүнээс. Тий асууж болох юм болов. Зөөлхөн эвтэйхэнтэй сайн байна уу та? Тэр хүн хараа ийм хүнэлтэй манай эхнэрийн эгчин. Тэгээ би болохоор тэр хүн ямар би юу ч хийгээгүй зүгээр л ингээл аль болох хүмүүстэй ингээл тэгтэл одоо миний өөр төр байдаг эсвэл найз нөхд ч юм уу эсвэл аялын газар би ч одоо цэргийн хүнэлтэй тэгээд цэргийнхээ тэтгэврт гарцсан. Тэгээд ерөөсөө манай тэр би цэргийн сургууль багш цэргийн дарга марга хийж өгсөн тэр цэргийн сургууль гэдэг чинь бас л цэргийн хүмүүс чинь бас занд руу амар байдаг шүү дээ. Аль болох харцаар өдөртэй л ингээл тэгдэггүй шүү дээ. Маа дарга өстэй гоё гээл. Тэгтээ яг би чинь бүгдийн өдөрдөн л да. Тэгтэл ер нь очсон ажил цэргийн хүмүүсийн хаасаагүй л явж байгаа. Очсон гадар болгоно та их гоё хүн юм аа. Хатам их чи яасан бэ? Хатам их чи яасан. Мэдгүй хатам их надыг харцаар ингээд сонин ингээд бүр ингээд тэг би ч юм ярьдгүү тэг нэг асуудаг юм гэж бодоод байгаа. Яагаад ингээд надыг харахаар ингээд нэг л ингээд тий яагаад та ингээд асуу. Шалтгаан байна уу юу тий? Нэг юм хатам их чи зүгээр юм нэг эрэмбэрээ нэг базыг ихсэн бодол байгаад идэх юм шүү. Игчин шүү гэдэг. Би юу хийгээгүй тэгээд тэг давраахгүй гэж игээд хүүхдийг бацууртай юу? Баян мухаарчи гэдэг хэцүү байт юм шүү. Өөдөө би нэг асуучтай ягаад ингээд би ер нь яасан бол ягаад намайг ингээд би зүгээрээд ягаад ингээд намайг харангуут гэдэг ингээд яа би нэг асууд яаж асуух мэдэгдэж байна да тий. Таныг харахаар муухай хараад ин гэдэг нь. За яг тэгээд ойрхны хүн байж тээ тулаад болчихроо олоо. Нэг юм байна танд гомдсон ч юм уу нэг юм байх шиг л байна тий. Би одоо юу хийгээгүй тэгээд би тэн дээр л гайхаад байгаа. Ерөөсөө энэ настаа намайг таньдаг мэд бүх хүн л одоо ингээд харахаар инээд хүрээд байгаа. Тайхгүй нэрэгдэх хүн энэ. За баярлалаа. Тэр асуудлыг яаж шийдэх вэ? Айтайх нь асуух уу? Айтайхаа асууж хог нахаа. Зүгээр тул. Тэрэн дээрээ ирээ. Алин болго ингэж авах юм. Тийм шүү дээ. Асуусан дээр ингэж асуух юм уу? Таны гоё юм орчин бүрдүүлж агаад хичээ та нэг ингэж над руу харахаараа дандаа нэг жоохон муухай харах юм. Яасан болоо би буруу зүрүү юм хийсэн юм уу яасан ингэж асуучихгүй юу? Бас тэгэхээр нь яа гэм бол зүгээр. Тэгэхээр нэг хэлнэ штэ. Чи тэгээ бидтэй гэдэг чинь. Нэг талдаа ойлголцлоо нэг талдаа гаргасан дээр штэ. Тэр удаа ингэж явах юм тий. Би ч мэдээгүй бас тэр хүн нэг муухай аш гаргасан шүү. Тэргүй мэдээгүй ч явж иж магадгүй. Тий штэ. Дотроо гомдсон ч юм байла. Учрыг нь олоор ахаа. Баярлалаа танд. Баярлалаа. За өдрөг сайхан өнгөрүүлээрэй. За. Тийм юм бас байна. Тэр бол ойрхон яг. Тэр чинь нэг арай өөр юм явуучих шиг боллоо. Тэр зүгээр базуур явж байгаа хөө зүгээр. Магадгүй. За. Хамтран ажиллагчаа танилцуулъя. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Кафе Баскучи брэнд 2 дахь салбараа Наадам центрт нээгч байгаа. За. Бид нар нэгдүгээр салбар нь бол нэг ямар яармаг үлээ? За тэнд байдаг. Одоо Наадам центрт нэ. Одоо дахиад Наадам центрт нэгдэх гэж байгаа юм байна. За энэ Паскучи гэдэг нь юу юм бэ гэхээр 1883 онд Италийн Чириноне гэдэг хотод үүсгэн байгуулагдсан Кафе Паскучи гэдэг нь бол дэлхийн 25 гаруй улсад 600 гаруй салбартай кофений өв соёл чанарыг түгээн дэлгэрүүлдэг нэр хүндтэй брэнд юм байна л да. Яг байна. Паскучи гэдэг нь зөвхөн кофений газар биш. Энэ бол кофений урлаг мөн энэ хүмүүсийн амьдралын хэв маяг гэдэг байгаа юм. Их төрлийн хэв маягийг тодорхойлдог гэдэг байгаа. Одоо манайхан ч маш их кофе уудаг болчлоо шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ Италийн алдарт Кафе Баскучи брэнд 3 сарын 20 Наадам центрт 2 дахь салбараа нээх гэж байгаа юм биш үү? Маргааш нэгдэх юм. Тийм байна. За тэгээд тэнд очихоор яах юм бэ гэхээр та жинхэнэ Итали кофений амтыг илүү ойроос, илүү хүртээмжтэйгээр мэдрэх боломжтой болчихж байгаа юм. Очингууд ч нөгөө шинэ хуурсан кофений үнэр гэж гоё юм байдаг шүү дээ. Анхлын үнэр таны хамрыг цоргоно.
Тэгээ өдгөн тослохоос уруулд хүрэх мөчид таны амтлах мэдрэггүй бүрэн сэргээж ингэж өгнө гэж байгаа. За. Халуун зөөлөн аманд тань удаа хадгалагдаж таны нэг хормонд ятаалт хүрэх мэдрэмжийг өгнө. Дээр нь эднийх чинь бол мэдээж кофе шоп гэдэг юм уу, кофений газар учраас те гоё амттнууд байгаа юм байлээ. Тийм. Тэгээд орчин нь гоё. Нэг айгүй гоё давуу тал байгаа. Юу гэхээр хүмүүстэй орой уулзахлаар кофе уумаар байгаад байдаг мөртлөө орой кофе уухлаар ингээд нэг дэлсэн мэлсэн тэгээд бид зүрхчин бас зовлонтой байна шүү дээ. Нойр өрхөө болчихно гээд. Тэгвэл тийхгүй байх болцоо би юу гэхээр энд кафенгүү кофе гэж байгаа. Оо тийм үү? Тийм кофе байдаг. Тэгвэл гоё юм байна. Тийм кафенгүү кофе авъя гэдэг. Тэгэх юм бол та тэр зовлон байхгүй кофе уугаад сунгаа оройдоо бас найз нөхдөдөө тавтаа тухтаа уулзах юм болцоо болгож байгаа. Гоё юм байна. Тэгэхээр шинэ салбартаа та бүхнийг урьж байгаа юм билээ. За утасны дугаар нь болохоор 70 1883 70 сошиалыг нь болохоор Баскучи Монголиа гэдэг хайхаар гараад ирэх юм билээ. За кафе Баскучи брэнд 2 дахь салбараа Наадам центр нэкч байна. За маргааш нэгтгэж шүү. Тийм байна. За манайхан комент хийж байна. Эфирийн шоу татас 77 38 83 77 88 30 дугаараар таны өмнө нээлттэй байна. Өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв харилцаа буюу муухай харсан хүнтэй яаж харилцах юм бэ? Яаж нэг эвтэйхэн тийм ээ өчр зүгөө олох вэ гэдэг сэдвээр ярилцж байна. Нэрэл 5 минуттай болохоор зүгээр харж байхад муухай харлаа юу болов яасан ийсэн гэд байдаг штэ гинэ. Хэцүү юм байна. Хэцүү. Би ч бас нэг ингэдэг нэг хөмсгөө зангиддаг. Тэгээд би ч ингэдэг нэг хүн чинь ингээд нэг гөлийдэг штэ. Уг нь би тэр хүнийг харж байгаа юм биш. Зүгээр тийш ширтэл. Тэр хүн рүү ингээд толгой маань байралтай байж байгаад ингээд юм бодоод ингээд хөмсгөө зангидаад ингээд чи ч одоо хөмсгөө зангидаж ирээд яах гээд байгаа юм. Юу хараад байгаа? Яаж хараад байгаа? Тийш гэлдэг гэж байна уу? Тэгдэг. Айгуу гомдго намайг чигдэг гэж. Намайг чигсэн бэ. Би нэг юм асуумаар санагдсан сая танаас. Одоо ингээд муухай харлаа гэдэг гэж байна. Энэ яг ижил хүүстнүүд дээр тохиолдоод амьс надад санагдлаа л да. Миний хувьд одоо чинь би танилаа муухай харлаа гэд хоёулаа нэг хэрэлдэхгүйгээр өнгөрчих бах. Та над руу муухай харлаа гэд би тантай нэг юм ярихгүйгээр ингээд өнгөрчих юм шиг байна. Гэтэл эрэгтэй хүлэнгөө муухай харахаар хэрүүл болчиход эмэгтэй хүлэнгөө муухай харахаар хэрүүл болчиход байна уу? Тэгж утсан. Зүгээр уг хүний хүлээ авалтаас л юм шүү. Түүнээс эмэгтэй хүн харсан ч гэсэн ууртай хүн бол чи юугаа муухай хараад байгаа юм шүү. Эрэгтэй ч байсан. Тийм эмэгтэй хүн бол эрэгтэй хүн байсан ч гэсэн үснээ хараад байгаа зэхэлзээд байгаа юм чи гэлдэх юм шүү. Өстой мэдгүй би тэг таарж үзээ. Эрэгтэй хүнтэй тэгэж муухай зуухай харлаа гэж хэрүүлж үзэх болохоор мэдэхгүй байна. Яаж хараад байгаа юм бэ? Энд хэрэлдэг юм байна. За хэрэг шууд 77 38 83 77 77 88 30 гэдэг утсуудаар орж ирээд муухай харсан хүнтэй зодтолтод нүдлэхгүй хэрэлдэж уралдахгүйгээр яаж эвтэйхэн салдаг арга хуваалцж байгаа шүү. Тийм. Ер нь муухай харлаа гэж танилуу тий уралж ийсэн үү? Нэг хилмигдүүлж штэ бас тий. Өөрөө мэдлгүй өөр юм явж хахад хүснээ муухай хараад байгаа гэж ийсэн үү? Яаж ийсэн? За дараагийн сонсогч. Байна уу? За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За таны хувьд одоо энэ муухай харахтай холбоотой ямарваа нэгэн муухай дурсамж байна уу? Муухай харахтай гэж байгаа юм тийм. Муухай харсан хүнтэй ингээд нэг эвтэйхэн хэрүүл урвал зодонтой болохгүйн шиг салчих тэр аргуудад хуваалцж ин да харилцаа гэдэг сэдвээ өрөөд. Тэрхүү тохиолдол байдаг л байсан шүү дээ. Бидний одоо залуу байх төр бол ер нь орой үдч те. Ууж дээр нэг баар саваар явж ихт бол тэгэл муухай харлаа гэж бодчихгүй л байсан. Цээж дотор гал дүрлцсэн явж байгаа туу. Тэр ойлгомжтой. Цээж дотор гал дотор те. Одоо бол тийм юм гайгүй байх гэж бодод байна шүү дээ. За одоо тань руу хүн муухай харуул та яах вэ? Мэдхгүй муухай хараал байвал. Хараал байвал уу? За манай нэг найз нэг л да. Ингээд хамт өдрөгөө сууж явах өдөр. Орж ирээд өдөр харж байгаа нь бол юу гэсэн харцаараа хөдөлгдөг. За. Тийм тохиолдол бол байдаг л да. Харцаараа хөдөлгөх юу? Муухай хараад босгож болох юм уу? Базар харцтай юу? Орж ирээ юм ярихгүй шүү дээ, тийм. Муухай хараад тэгээд нөхөр нь босоод явна. Тэгээд бид нар ч юм хэлж чадахгүй. Тэр харцны өрдөөс бас. За. Юм чи бас хэцүү. Дашраар нэ. Одоо тэр хүнийг тэгээд харьцалтаа яаж харьцах вэ тэр үнтэй чи ер нь? Зүгээр дөө зүгээр л дээ яг нөгөө уурсан үед бол амар хавдаг. Том алг нөхцөл юм байдаг л дээ. Тэрний хавцтай таамаар байдаг шүү дээ. Том нүдний зовлоо орж ирж байгаа юм байна. Дахиад нөгөө том нүд. Дахиад өнөөх том нүд. Харин тэгж байна.
Тань та өөрөө тийм байдалд орж ирсэн үү? Юугаа муухай хараад байгаа гэж өөрөө таныг муухай харлаа гэж. Үгүй баха тийм хөдөлгөөн болчих юм шүү. Та тэгэхээр муухай хардаг. Том нэгтэй биш л дээ. Өнлөө тэгж муухай хардаг байх нь. Шүүс хийх нөгөө өнөр нүдтэй биш. Тэг муухай харсан бидлэхгүй байх. Тип тап гэдэг ерөөс гялцуулчихдаг үү? Ангарнууд ашигтай гэж. Олон талын ашигтай. Тийм байна, бас ашигтай л байдаг юм байна. За баярлалаа танд. За. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Баярлалаа. За. За ахаал нөгөө нэг том нүдний асуудал. Гэсэн юм бэ. Дандаа доош харж явж ямар юм уу? Гэхдээ хүн ингээд одоо юу гэдгийг харцаараа чамаа хөдөлгөн гэдэг бол айгүй надад айгүй хэцүү санагдаад байдаг. Айгүй тий. Одоо дээрлэхэж тэрнээсээ кайф авах гээд байгаа юм уу? Тэ нэг бол ингээд чимөө миний одоо боош шүү гэх гээд байгаа юм уу? Тэрийгэ байнга мэдрүүлж харцаараа мэдрүүлж идэг өө. За ялаа дараагийн сонсогчийг авъя. Байна уу? Байна уу? Сонсогч холбогдсон байна. Радио контрагаараа. Байна. За өдрийн минь дүргээ. За өдрийн минь дээ. За харц муугатай хүнтэй таарлтвал таныг эвгүй харлаа гэд хүн хэрүүлүүдүүл ер нь яаж эвтэйхэн гарч ийн вэ? Би ихтэй наадах чийтэй жинхэнэ утгаар нэг удаа хэрэгжүүлчих байлаа. Өөр дээрээ бас хэрэгжүүлчих байдаг. За хуу алцсан шипигээ тэгвэл. За би олон жил зэвсэг хүчний ярих явсан хаа. За. Би айрамд өөр 2 оноос нэхлээд явсан. Тэгээ өдөр татвартай байсан хүн. Энийгээ харьцаж өгөхэд хүн ойлгох нэг хүн байна. Зүгээр хацаараа муухай хараад ширүүхэн шиг хэлэхээр бас айдаг айгаад өгөнд ордог нэг жишээний хүн байна. Ийм хоёр юм юм уу? Би өөр дараач зэрэгнийтэйгээ болохоор бас ивтэй найртай байх гэж үзэн. Тэгэхээр олон ирчүүлч ингээд болж өгдөг хацаараа тушаал дээр харцаараа гэдэг шиг юм байдаг юм л да. Базууртаа харцаараа тушаал илүүгээ харуулж дээ. Би нэг төсөөдөд ороод дараа бацаанд нэг дараа маа хийчихсэн. Тэгэхээр би ороход нөхөдгөр сатаны зэрэгүүд бүгд юу харцаараа нүдээр ингээд хараад юм дуурахгүй. Тэгэхэд хүмүүс ойлгочтой. Тэгээд сурагчдаг юм аашаа. Тэгээд бас намайг болохоор бас дарга нар бас намайг бас өдөр харцаараа сургана шүү дээ. Тэшигээ намайг харцаар би доошоогоо харцаараа юм байна шүү дээ ерөөсөө. Ер нь харцаараа зодтол амьдэрчдэг юм байна зэргийнхэн. Ер нь диктатуртай байх үед айрамдсан болохоор ер нь тиймэрхүү зарчим байсан. Одоо яг нь сүүлд нэг саяхан нэг урд хятад юм хожоод явжлаа л да. Тэгээд нэг жоохон аймаа хийчихгээд юм авчихгаад ингэж хийчихгээд тэгээ яасан нэг 2 өвөр Монгол юусе харцаар бүр нөгөө намайг бүр зодоо иччамч үйсэн. Тийм үү? Тэгээ юусе тэгээд юм аваад байвал бай гэсэн байдлаа хараад үсчээс юм чи булаад аваад өөр хүндгээд тэгээд тэндээ чинь нэг пого усгаж үсээ. Тэгээд эвтэйхэн салж чаддгүй погод салцсан уу? Тийм байна. Тэгээ уугаад салц. За. Тэгээд Монгол хүний нэг одоо тийм юу нэг өнгөр нүдтэй тэгээ монхор хамартай нэг төв харцаарайтай хүмүүс ерөнхийдөө ширүүн төгтэй тэгээ жоохон хөмсөг юу ах юм бол өтгөн байх юм бол тэгэл зангилчул дуус. Тэгээд хахартай гэлгөө. За танаас шипи авгааргүй юм байна. Зодтолдог хүн байна. Харцаараа зодтолчдөг хүн байна. Баярлалаа танд. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За тэгээ өнөөдрийн хувьд бол нэг актер сүртэй шипи гэдэг ах юм орж ирсэнгүй. Хамгийн гоё нь тэр байл аха. Уучлаарай гэд хэлчихэрэл гэдэг зүгээр юм билээ. Тэгээ инээч гараа өмнөөс инээгэрэ гэдэг юм байна. Ер нь хэдүүлээ нөө харилцаанаас харилцаа үүснэ. Нэг хүн жоохон хараамуутай байна уу, том нүдтэй байна уугаас шалтгаалаад таныг ингээд занаж хараагүй зүгээр нэг ингээд муухай харцанд хаарчих тохиолдол байна шүү дээ. Тийм тохиолдолд нь мдээгүй царайлаад ч юм уу нэг бодвол ингээд нэг хэрүүд уруудгүй хүн шиг эвтэйхэн салжиж байгаарэ. Ер нь монголчууд бид нар бол сайхан харилцаж сурыг. Хэдүүлээ бас нэг ингээд нийгмийн гоё байлгыг, стрессээ бага болгоё гэвэл бүгдээрээ сайхан ажтай баймаар байна шүү. Яг үнэ.
За өнөөдөр холбогдож бигээ өгсөн хамттайсан сонсогчдоо баярлалаа. Энэ түргээ нэвтрүүлэг өндөрлөе. Студид хөтлөгч Анжи болон Ами, найруулагчаар Төвшин Баярнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Ажанчулангийн анхны ундрагаас авсан аршин хандгаатай Жанчулан мөн Кафе Баскожи брэнд 2 тасалбараа Наадам центрт нээх гэж байна. Та үргэлжлүүлэн сонсдог урлаг нэвтрүүлэг улаан сонсороо түр баяртай. Баярлалаа. За баярлалаа.